энд хүрсэн гэсэн таасал бүгдний байлаа. Бид дөрөв одоогоос 5 жилийн өмнөөс эхлээд дараа хэлцээгээ Монгол байнгыг Монгол орнд өөрөөсөө сайн Монгол хүмүүсийн өмнөс таахаа ойлгож мэдж авсан ба өнөөдөр болоо хүлээж Монгол хэлээр бид нар гол нь Монгол хэлсэн болоод энэ жил 2015 онд сүүлчилттэй газар нутгийн 100 мянган байна. Энэ Монголын таж санхүүжилтийн хэлсэн тийм үйлээс энэ гарсан. Монголчууд өөрөөр Монгол орнтой танилцуулын мэдээлэл ойлгохын дээр Монголын үндэсний үйлдвэрлэж компаниудын зар сурталчилгааг энэ он байршуулаад эдний үйл ажиллагааг өөр Монголын зах зээл гаргах, өөр монголчуудтай холбож таниулж цааш дэх чадварыг нэмэх гэсэн зорилготой мөн Монгол үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн брэндүүдийн төлөөлөгчийн газруудын сурталчилгааг байршуулсан байгаа. Энэ хүрэлцээс өөр Монгол мэдж байгаа Монгол орж ирсэн дэлхийн брэндүүд маань хятадын зах зээлдээ орж ирсэн дэлхийн брэндүүдээс 20-30% хямдтай байдаг. Тийм учраас энэ ном энэ газруудыг оруулсан. Энэ хэсэг өөр монголчуудаа цааш энэ номын сурталчилгааг таниулаад энд зар сурталчилгаан байсан компаниудыг өөр Монголын зах зээлд холбож өгөөрэй гэх юм хийсгэлээр хүсэж байгаа. Ингээд ганц номыг гаргаад үндэсний үйлдвэрлэгч компаниуд дэлхийн брэндүүдийн төлөөлөгчийн газруудыг бид орчихгүй цааш бас өөр монголчуудтай яриад боломжоор бид бас зах зээлийн холбоо ажиллаад явах юм байна. Ингээд бидний урлагийг хүлээж авч үлдсэн гэсэн зарим хүмүүсийн танилцуулъя гэж бодож байна. Баян зөвхөн нэгдүгээр хэлбэрийн төлөөлөгч олон орчны хүмүүс авсан дээр сайхан маяг үлдсэн байна. Үлэмжийн чанар биш нэгдүгээр сайхан зүйлийг таарах гэж байгаа. Үлэмжийн чанар нэгдүгээр нь одоо бие дагаад студ болгон ажиллаж байгаа. Энийг хэлсэн нь алтан цэцэг гэж манай Монголын бас нэртэй сэтгүүлчийн юм хүрсэн ирсэн байна. Монголын хям бүлтгэн гэж байгаа эдний төлөөлөгч маань хөрөнгө бүлтгэн байна гэсэн байгаа. Та нар эргэж байгаа тэр хүмүүсийг ачаарай. Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн лувсан дэвш намс хэлсэн ирсэн. Энэ бүхэл Улаанбаатар болон бус газруудын үйл ажиллагаа маш шуурхай нэвтрүүлж яддаг нийслэлийн мэдээлэлтэй сэтгүүл ширүү маань гэсэн байна. Энэ үлдсэн ирсэн үйлчлэг үйлдвэрлэж компаниуд, бус компаниудыг дараа нь танилцуулж ирж байгаа. Мөн Франц амьдарч сэтгүүлч Батхан Чимчтэй амьдсан байгаа. Батхан Чимчийн Монголын үйл ажиллагаа Франц болон Европын орнууд сургалтын таниулж ирсэн эмэгтэй байна. Батхан Чимчийн ингээд ажиллаж хүмүүс дэлхийн бүхэн олон Монгол орны сургалтын эсрэг хамтдаа танилцуулж байгаа хүмүүс орж ингээд оролцоо.